Хөлбөмбөг сонирхогчдод зориулан гаргадаг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо үзэгчдээ. За манай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг хамгийн ихний дугааруудаа та бүхэндээ Английн алдарт Манчестер Юнайтед багийн домогт тасалжуулагч Сэр Алекс Фергюсны тухай ярьж бол ихний 8 дугаараа хүргэсэн. За түүний дараагаар Шведийн шилдэг хөлбөмбөгчин одоо Paris Saint-Germain тоглож байгаа Златан Ибрахимовичийн талаар мөн 4 дугаар явсан бол өнөөдрөөс эхлээд бид та бүхэндээ шив шинэхэн нэвтрүүлгээр Английн алдарт хөлбөмбөгчин за Ливерпулийн домогт тахлагч Стивен Жорж Жерардын талаар нэвтрүүлгөөл хүрэхэд бэлэн болоод байна үзэгчдээ. За ингээд бүгдээрээ уламжлалсаар зочин хөтлөгч Балжины магтаа энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За Балжийнхаа ажил төрөл сайн бидтэй ойрд Английн Премьер Лиг маань нэг бүтэн удирлын ард гарлаа. Одоо бидэнд аврагуудын лигийн финал үлдчихгээд байна тийм. Ингээд Английн Премьер Лигийн бүтэн удирлын ард бол одоо ESPN телевиз гарлаа. Стивен Жерард маань бол одоо их амжилттай гарлаа. Тийм учраас одоо Стивен Жерардынхаа бестселлерийг ер нь энэ дэлхийн авраг шалгаруулах тэмцээн болох гэж байгаа холбогдуулан ер нь урдхан шиг явуулахгүй гэдээ бол манай ажлын хэсгийнхээ энэ ажилдаа бол ороод байна да. За тэгэл би яг бүгдээрээ бас Английн Премьер Лигийн Ливерпул гэдэг баг бол энэ жил бас мундаг том амжилтанд хүрсэн. Тэд бол 2008-9 оны үеэрэл мөн Премьер Лигийн мөнгөн медалийг хүртэж байсан бол энэ жил бас мөнгөн медаль хүрсэн. За гэхдээ мөнгөн медаль хүрэхдээ аваргын интэ мөнгөн медаль гэж хэлж болно. Маш амжилттай тогтсон боловч харамсалтай нь сүүлийн одоо 36-37 тойрогт азууцныхаа одоо гайгаа тэд бол аваргын мөнгөлөг цомоос бол алдаад атгаад бол алдсан байгаа. Иймэрхүү төр зураг байгаа. За ингээд бүгдээрээ уламж нэвтрүүлгийнхаа уламжлал ёсоор Стивен Жорж Жерард гэж чухам яг хинбэ гэдэг товч намт түүний товч намтартай товчхон танилцъя. Стивен Жорж Жерард 1980 оны 5 сарын 30-ны өдөр Английн Ливерпул хотод төржээ. Тэрээр Английн шигшээ баг болон Премьер Лигийн Ливерпул багийн түүхэнд дэх хамгийн агуу багийн ахлагч юм. Тэрээр замналынхаа ихэнх хугацаанд талбайн төвд төвийн хагас хамгаалагчаар тоглосон. Гэхдээ зарим тохиолдолд 2 дугаар довтлогч мөн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч баруун болон зүүн жигүүрт тоглож явлаа. Жерард хүүхэд байхаасаа хөл өмгөд хорхоотой байсан бөгөөд багада үеийнхээ найзуудтайгаа үргэлжил хөл өмбөг ярьж гудамдаа ядарч унтлаа тоглодог хүүхэд байсан гэдэг. Тэр 7 настайдаа л өөрийн мөрөөдлийн баг Ливерпулийн хүүхдийн багт ирсэн юм. Улмаар 18 нас хүртлээр 9 жилийн хугацаанд өсвөр залуучуудын бүх шат дамжлагаар дамжаад томчуудынхаа багт хэлжээ. Жерард замналынхаа ихэнх хугацаанд Энфилд цэглэлт хүрээлэнд буюу Ливерпул хотод Ливерпул багт өнгөрүүлсэн. Тэрээр 1998 онд 18 настайдаа томчуудын багийн анхны тоглолтод оролцож байлаа. Мөн тэрээр 2000 оноос эхлээд 1-р багийн чухал тоглогчдын нэг болсон юм. 2003 онд Сами Купя багийн ахлагчийн туулзыг Стивен Жерардд шийдвэрлэсэн. Түүний цол гуншингаас та бүхэндээ танилцуулах юм бол 2 удаагийн FA цомын авраг, 3 удаагийн лигийн цом, 2 удаагийн Community Shield болон 1 удаагийн аврагуудын лиг, мөн Европа лигийн 1 удаагийн рүү, дээр нь 2 удаагийн Европын супер цомын эзэмлээ. Жерард шигшээ багийн замналаа 2000 онд үлдсэн. Тэр 2000 болон 2004 оны Европын авраг шалгаруулалт тэмцээн, 2006 оны дэлхийн аврагад оролцсон юм а. Мөн 2010 оны дэлхийн аврагад багийн ахлагчийн туулцтай тоглож тэмцээний туршид 2 голыг оруулсан. 2010 оны дэлхийн авраг болохоос хэдэн сарын өмнө Рио Фердинанд шигшээ тоглох боломжгүй болсон учраас Стивен Жерард ахлагчийн туулцыг гартаа авчээ. Ингээд тэр 2010 оноос багийн ахлагч болсон учраас 2012 оны Европын аврагад мөн багийн ахлагчийн туулцтай оролцсон. Тэрээр урьдчилан шатны тоглолтууд Болгарийн хаан 2 гол оруулж Английн шишээг өргөжлөж 4-1 хацаатаагаар хожиж байлаа. Английн шишээгийн шинэ дасгалжуулагч Рой Хойдсон ирсэн ч Стивен Жерард багийн ахлагчийн туулцтай үргэлжлүүлэн тоглосоор байсан юм а. 2012 оны 11-р сард Стивен Жерард шигшээ багт 100 дахь тоглолтод хийсэн түүхэнд дэх цөөхөн хідэн тоглогчийн нэг болсон. Түүний 100 дахь тоглолт Шведийн эсрэг хожлоор өндөрлсөн юм. Мөн Стивен Жерард дэлхийн шилдэг хөл өмгчөнд олгодог Балан д'Орын шагналын хүрэлт цомыг 2005 онд өөрийн нэр дээр бичүүлж байжээ. Хэдий Премьер Лигийн мөнгөлөг цомыг толгой дээрээ хараахан өргөөгүй байгаа ч Стивен Жерард Английн хамгийн шилдэг хөл өмгчдийн нэг гэдэгтээ хинч марахгүй билээ. Түүний ганхан хүчтэй цогцлууд, ширүүн гулсаж ордог хамгаалтууд, багийн жинхэнэ ахлагчийн бөөрсөөр түүнийг амьд домог болгосон юм а. 2008-аас 9 оны үеэрд Английн Премьер Лиг Ливерпул 2-р байранд орж аваргын цомоос атгаад алдсан бол энэ жил буюу 2013-аас 14 оны үеэрд Английн Премьер Лиг Ливерпул толгой зөхөж
голын бороог оруулж Стивен Жерард ч өөрөө мундаг тоглож үзүүлсэн ч харамсалтай нь сүүлийн 2 тойрог муу тоглож үзүүлснээр дагаар Манчестер Ситид цомоо алдаж улмаар Манчестер Сити 1-р байранд орж Ливерпул 2-р байранд чиглэсэн юм. Гэтэл Ливерпул 2013-аас 14 оны Премьер Лиг төрүүлж чадаагүй ч Стивен Жерард энэ удирлыг замналынхаа хамгийн шилдэг удирдал байсан гэж удирдлийн дараа өөрөө тодорхойлсон юм а. Английн шигшээ багийн домог Стивен Жерард шигшээ багаа төлөөлөв. Шигшээ багаа ахтан энэ жил Бразил 2014 дэлхийн аврах шалралт тэмцээнд Английн шигшээ багаасаа сүүлчилтийн авралаа орж ирсэнтэй баталж байна. Чи хизээч ганцаараа ахгүй буюу Ливерпулийн сүд дуу болсон дууны гол утга санаа нь Стивен Жерардтай автдаг гэдэг. Стивен Жерард энэ тэмцээнд хүрээд гайхалтай олон ялалтыг байгуулж хамгийн том ялалт нь 2005 онд Туркийн Стамбул хотод аваргуудын лигийн цомыг толгой дээр өргөж байсан явдал юм а. Стивен Жерардын домог үргэлжилсээр. За ингээд Стивен Жерард гэж хэн бэ гэдэгтээ манай үзэгчд бас мэддгүй нэг нь мэдээд авсан болов мэддэг нэг нь бүр одоо ламшруулад мэдлэгээ болон баталгаажуулсан болов гэж та бүхнээсээ бодож байна. За ингээд бүгдээрээ барьж ахтайгаа яриандаа оръё. Стивен Жерардын талаар ном байгаа. За түүний ном бол 2006 онд миний намтар нэртэйгээр бичигдсэн ийм ном байна. За Английн сэтгүүлч Хенри Винтер гэж хүнтэй хамтарч номоо бол бичсэн. За тэгээд түүний ном нь тухайн жилдээ бол оны одоо бестселлер болсон. За тэгээд бид бол мэдээж бестселлер номнуудыг онцолж байгаа тийм. За тэгээд номны тухай та нэг товчхон агуулгыг үзэгчдэд бас. За номны тухай бол одоо ерөөсөө номон дээр одоо 21 бүлэг байгаа. Энэ 21 бүлэг дээр бол одоо Стивен Жерардын хүүхэд наснаас ахуулаад түүний туулж өнгөрүүлсэн амьдрал мөн шигшээ багада оролцож чадаагүй тэмцээнүүд болон өөрийнх нь оролцсон тэмцээнээр ингээд 2006 оны Германд улсын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн азгүй тийм тохиолдлоор бол одоо ер нь дууссан үйл явдлаар бол дууссан байдаг. Тэгээд Жерардын маань энэ ном бол 1980 онд өөрийнх нь төрснөөс гэж хэлэх нь хаашаа юм зүгээр. Ер нь 9 настайгаас эхэлж болдоо өөрийнхөө тэр Ливерпултэй холбогдсноос эхэлж болдоо бичиж явсан байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл бол 89 оноос 2006 оны хүртэлх Стивен Жерардын нэг 17 жилийн одоо үйл явдал, түүний амьдрал, тоглолтын одоо алдаа, оноо, ялалт, ялагдлын агшнуудыг бол одоо ингээд бичсэн байдаг. Тэгэхээр бид нар бол одоо би ямар ч байсан ярихдаа бол ер нь Стивен Жерардынхаа одоо тэр хүүхэд нас за тэгээд аваргуудын лигэд 2005 онд төрүүлж исэн тэр их гайхалтай агшин. За тэгээд мэдээж хамгийн сүүлд нь одоо 2006 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн дээр бол одоо бүртлэг үүтэж 11 метрийн тургуулын цохилтоор хожигдсон. Энэ тухайн л бол одоо ер нь оруулал зүгээр болов гэж бодож байна. 21 бүлгийн бүгдийг яриад авах боломж олцоо байхгүй. Тэгж байх уу. За тэгээд 2010 оны дэлхийн аваргад бол Стивен Жерард анх удаага Английн шоугийн одоо алхагчийн тустай дэлхийн аваргын туршил багаа удирдсан байгаа. Харамсалтай нь бас 2010 онд тасаалдах шалтгаанаас бол Английн шоуг цаашаа итгэв. За 2006 онд бол манай үзэгч мэдж байгаа шүүгийн 8-д бол Португалийн шигшээ багт одоо торгуулийн цогцолтоор ялагдсан. За тухайн торгуулийн торгуулийн цогцолтод бол Стивен Жерард торгуулийн цогцолтыг өөрөө алдсан байгаа. Нэг иймэрхүү үзүүлэлтүүд бол Жерардыг дагаж явдаг. За тэгээд нэг Английн шигшээгийн азгүйтэл яагаад ч юм одоо Английн шигшээгийн ноён нур болох Жерард дээр ирээд байна уу та гэсэн энэ үе дээр одоо тохиогоод байна уу та гэсэн ийм нэг мэдээллүүд бол байдаг. За ингээд хоёулаас яриандаа эхлээд орё. Мэдээж ном эхэлж байгаа учраас Жерардын хүүхэд наснаас эхлүүл зүгээр бах тийм. Хүүхэд настай бүр түүнийг яг 9 настай байхад 1989 оны 4 сарын 15-нд одоо нөгөө хөлбөмбөг сонирхчдын дунд яриад байдаг алдарт 96 гэж чинь одоо тийм золгүй осол болдог гарсан. Энэ нь бол Английн цомд Sheffield United-тай тоглох гээд одоо тэр зочин тоглолтод явсан хөгжийн дэмжигчид одоо тасалбар илүү борлуулсны үндсэн дээр бол тэгээд 96 хөлбөмбөг сонирхогч Хорвогийн мөнх хүсэг үзүүлсэн. Энэний дотор бол Стивен Жерардын үеэл нь болох Жан Пол гэдэг хүү бол одоо явсан юм байна. 1 насны зөрүүтэй ном өмнөх үгээрээ эхлэхдээ бол одоо яг тэр 4 сарын 15-ны орой Английн телевизүүдээр бол одоо ингээд Ливерпул Шеффилд хоёрын одоо тоглолтод одоо ийм одоо тийм осол боллоо. Ингээд 96 он өнгөрлөө энэ дээрээ Жерардын бол ерөөсө гэрээрээ үзээд телевизээ хараад бол одоо гэрээрээ үзэж үйж байгаа Жерард өрөөндөө орондоо ороод унтах гэсэн ерөөсө нойр нь холжаад ямар амар юм бэ гэдэг зингээ хийжсэн гэж байгаа. Тэгсэн маргааш өглөө нь ерөөсө годомжны нөгөө зүрт байдаг тооны гэдэг өвөө нь бол одоо гэрт нь
хаалга тогшоо ороод ирэхэд Жерард хамгийн дөрөв гүйчиж байсан бас гүйчиж байгаа. Хаалга онгоцсон өөнөөс амар царайлцсан орж ирэнгүүтээ тэгээд шууд л одоо тэр гэрийнхэн цугларддаг тэр халдвааны өрөө болтой явж ороод тэгээд байдлыг хэлсэн. за ингээд би та нар дээр одоо таагүй мэдээтэй байлаа. Ингээд Жан Пол маань одоо ирж ирсэн бай. Тэнгүү төрөөсөө тэр хүүхдийг бол тэр тоглолтыг үзэхгээ явуулсан гэж юусэн Жерардын гэрийнхэн бол юусэн мэдээгүй байжсэн. Тэгээд юу болсон яасан ийсэн гэдэг тэнгүүтээ ээж нь хүүгээ баярлуулахын тулд тэр тоглолтын билетийг авч өгөөд тэгээд өөрийнхөө найзуудтай ингээ хүүгээ нь харж хамраад яваад ингээ тоглолт үзүүлчихэд иргээд аваад ирээ гэдгсэн. Тэгээд байхгүй ийм юмс хэлсэн. Настай байхдаа 8 настай ч байхдаа тэр Ливерпулийн хүүхдийн одоо актив бол одоо явж орол тэгэл ерөөсөө суцаар дулаан гүжигсэн гэсэн ийм юмнаас бол эхэлдэг. Тэгээ хүүхэд наснаа бол Жерард бол нэг тийм айхтар сүрхий бэртэл анхныхаа бэртлийг бол авсан байна. Өөрийнх нь найз Марк гэдэг хүүхэд Жерард ойлоо өлөнбөд тоглоё. Тэгэл гарч ирэнгүүт байрныхаа гадаа тэр нэг халгаад тэр нэг хөлөмгийн талбай бол Жерардад бол одоо Сантьяго Бернабеу, Камп Ноу чимшэрээс Энфилдэд тоглож байгаа юм шиг санагддаг байсан. Тэгэл тэнд хоёулаа өстө хоорондоо хал зүзэл өстө начхан явдал бөмбөг нь одоо юм бөө халгаараа бол одоо яваа орцсон байгаа. Тэгэнгүүт Жерард нөө оомсоо дээш нь татчих аль наадах ч өшгөлөө гаргах чигээд гараараа авахгүй түлэгчих гээд байдаг. Тэгэл өшгөлсөн чинь хөлийнх нь хороо нэг юмд очиод хапгээл ахманд орцсон юм шиг. Тэгээ сугалахгаа сугалж чаддгүй аав ээж нь бүүж ирэнгүүтээ тэгээд арай гэж ноцолцсоор байгаад нэг юм тэр халгаан дотроос тэр хөлдөө удаа хэлэн гаргаад ирсэн чинь тарморын үзүүр аваачаад хөлнөд нь зогтсон. Тэгээд түргэн тусламжны дээр аваад ингэсэн чинь Жерардыг эндээ дээр авчичаад шууд хороогийн тайр. Тэнгүүд аав нь өстө болохгүй. Тэр үед бол Жерард бол одоо жинхэнэ өхөлтэй болдог бараг нүүр толж хүүхэд байхдаа тэгээд эмч нар ирээд Ливерпулийн хүүхдийн актимаас ч улсууд ирээд тэгээд хуруугийн тайрж болохгүй хуруугийн тайрахгүй ямар арга хэмжээ байна. Тэгэл одоо анхныхаа гэмтлийг аваад ингээл хүүхдийн актим гэж явж исэн. Ийм сонин тохиолдол одоо байдаг. Тэгээд бас үүн дээр нэмээд нэг зүйлийг хэлэхэд бол тэгээд Ливерпулийн нэгдүгээр оглоо бол ер нь улам л ойртой л байсан байна. Тэгээд сүүлдээ Стив Макманам, Роби Фаулер хоёрыг шүтэл тэр хоёртой нэг үг сольчих санаатай. Тэгээд нөгөө шалмалын цэвэрлэл, гутлын цэвэрлэл ингээд гарын үсэг зурулж аваа. Тэр гарын үсэг юунд хэрэглэгддэг вэхээр Ливерпулийн буйны үйл ажиллагаа нөгөө одоо нийгмийн тал руу чиглэсэн үйл ажиллагаанд тоглогч нарын гарын үсэгтэй цаасмаа суулдаг маш их хэрэг болдог. Тэгээд ингээд байж захтал бол одоо ер нь тэгэл нэгдүгээр өгийн хараад тэгэл үеийн цуг бэлтгэл хийгээл ингээд ерөөсөө гайхамшигтай жинхэнэ одоо өөрийгөө Ливерпулийн тогоон дотор орж ирж байгаа гэдгийг бол одоо мэдэрж исэн үе байгаа юм л да. Тэгээ энэ үед бас нэг тийм Адрамата нэг түүх тохиолдсон байдаг нь Английн шгшээгийн алдар төлөв бөгчин Пол Инс Ауди машинтайгаа л одоо дахиад ороод ирж байна. Тэгэхдээ нөгөө 4 салдгүй нөхөр байсан гэж байгаа Бого Геро нэг нь Кас гэдэг тэгээд ингээд Райти гэдэг нөгөө тэгэл томчуудыг хараад эзээ юм болно доо гэж зогсчихсэн чинь Пол Инс бууж ирэнгүүтэл
Өөс та нар дотор машин барьж чаддаг юм байна уу гэсэн. Бүгдээрээ л Стиви чадна. Манай өнгөрөөс ганцхан удаа хотын жолоонд гарцсан. 17 өрөөгүй учраас юунд ч гар нөө үнэмлэгч авах гэсэн нь болоогүй. Манайхаар бол 18 өрөжж авдаг шүү дээ. Тэгсэн чинь чи шалгалтаа өгсөн юм уу чи гэсэн чинь нөгөө толгойн урдаас нь өгсөн. Тэгээд хүүгийн царайны эмдүүлгүүрийн аваад 10 минут яваараа наа цаасан дээр чи дэлгүүрээс авах юмнууд байгаа. Тэгээд задгаа тамхи аваарай гэх. Тэгээд задгаа тамхинд нь Audi-гийн насаагаал тэгээд тэр олон машин парклаа зогссон дундаас арай гэж хөдлөөл дэлгүүр ороод тэгээд тэр хавийнхаа бас нэг тойрсон юм шиг байгаа. Баян уушуугаар ярих юм бол нэг жанцсан гараад яваас тэр дөрөг мөргөр яваад урагшаа ханы материалч орсон юм уу яасан. Тэгээд жоохоо 30 минут болцсон гэж байгаа. Тэгээд өгжмийн чангалал 20 милтэй явж яснаа жоохоо хурдл зөрж үзээд бурхан минь гээд эхлээл цусны гүөхөө идсэн байснаа сүүлдээ тайвшраад тэгээ явж байгаа л авчраад өгсөн чинь Полын амар уурлал урдаас нь 30 минут яваад ахтай яадаг гэсэн нөгөөд чи урдаас нь яг энэ таны зааж өгсөн дэлгүүр байхгүй тэгэнгүү цаашаа яваад дэлгүүр хаагаад ингээд бүгдээ наваад ирлээ гээл ингээл иржсэн тийм түүх энтер болдоо яг Ливерпулийн юу руу орохдоо болдоо байдаг л да Полын шин тэгээ бас Полын сул тийм адарааштай багчуудтай нэгтгэж харьцаад байдгүй юм. Харин нөгөө Jimmy Redknapp бол одоо яг өөрийнх нь байрал тоглодог учраас Jimmy Redknapp нэг өдөр одоо Steven Gerrard-тай ингээ юм яриад чи юу нэг сайн болж байна гэдэг. Gerrard маань одоо ороод ирдэг очиж байгаа. Хаанаар өөрийгөө өргөмжлөгдсөн юм шиг чи юу ярьж байгаа юм бэ? Jimmy Redknapp надтай юм ярьлаа. Миний намайг магтлаа тий одоо бүр зүгээр ч яриаггүй чи өстө сайн байна. Энэ дээр ингээ зөвлөгөөгөө өгөө. Тэгэл нөгөө гутал Jimmy Redknapp-ын гутлыг зөөвөрлөдөг байсан. Тэгсэн чинь чи ер нь хэд өмсдөг юм бэ? Хэдэн аржмаар өмсдөг ингээл тэгчих нэг өдөр. Тэгэнгүүт л би тантай адилхан өмсдөг штэ гэж. Аа тийм үү. Зараг бол маа эднэр дундаас нэг тархаа аваараа гэж шийдсэн. Нөгөө нисэл Gerrard руу ирж яваа пүүзнүүч ерөөсөө нэг цан хөрөг савсуулаад чарган дээр ирж яваа Санта Клаусын бэлэг шиг санагдсан энэ төргээд энэ дээр тэр ном дээр бас тэр юу нэг фантазтай зүрлэх гоё тий. Яг үн тэгж ирж ийсэн гэдэг ийм гайхамшигтай мөчүүд бол эхлэн л дээ. За тэгэлгүй ах бай Стивен Жерардын хувьд бол мэдээж Англи шоугийн ахлагч гэдгийг та бүхэн мэднэ. За тэрнээс гадна энэ дэлхий дээр байгаа бүх хөлбөмбөгчдөөс Стивен Жерардын хувьд аваргуудын лиг болон одоо Европа лигийн финал. За тэгээд Английн лигийн цом за мөн одоо FA цомын финалийн тоглолтуудад аваргын шигшээ тоглолтуудад гол оруулсан цорын ганц тамирчин гэж бол дэлхий даяар одоо бүх хөлбөмбөгчдөөс нэрдэглэж явдаг ийм их содон амжилт бол Стивен Жерардыг дагдаг юм байна. За тэгээд манай SBS-лээс та бүхэндээ 2013-аас 14 оны Премьер лигийг бол албан ёсны онцгой хоригтойгоор бүх тоглолтуудыг шууд дамжуулсан байгаа. За энэ тоглолтууд дундаас бол Ливерпулийн 38 тоглолтыг бол ер нь бүгдийг нь үзүүлсэн. За тэгээд Ливерпулийн тоглолтууд бол үнэхээр энэ жилийн бас гоолын бороо оруулсан жихэн тансаг тоглолтуудыг бол Ливерпул бидэнд толилуулсан байгаа. За тэр дундаа бол Ливерпул энэ жил одоо өөрсдийн замд өрсөлдөж болох улаан чөтгөр Манчестер Юнайтедыг гэртэн болон өөрийнхөө талбайд 2 тоглолт 2-д нь хоцсон байгаа. За тэгээд Премьер лигийн бас шийдвэрлэх мөчүүдийн нэг болох Манчестер Юнайтедийн Олд Траффорд цэнгэлт хүрээлэнд болсон Ливерпул болон Манчестер Юнайтед багуудын тоглолтыг та бүхэндээ яг тухайн үед тайлбарж ирсэн Монгол тайлбартайгаар нь за тэгээд том хэлбэрээр та бүхэндээ хүргэчээд студид эргээд уулзъя. Ягаад тэгэхээр бол үнэхээр биднийг бол халуухан жинхэнэ одоо солиотой тийм 90 минут ямарч ирсэн хүлээж байгаа эхний 5 минут үргэлжлээд дууссан бөмбөг таслагдсан Фланагийн Суарез руу дамжуулалтаа гаргасан Суарез өөрөө нэг дараад орсон ямар нэгэн зөрчил байхгүй Суарез бөмбөгийг алдаагүй байна. Уулангийн зөвлөлт болсон байна. За Суарез шүүгч Марк Клаттенбург бас өөртөө зөрчил гаргасан байж бодсгүй юм байна. Тэд дөрөв чулуудад авсан. За бүгдээрээ харъя. За Фелани бол нэлээд бас контакт өгсөн байна. Гэхдээ гагцгүй одоо тургуулын зөвлөлт өгөх хэмжээний байсан гэдэг тийм. Тэгээ дээрэс нэг санаатай контакт бол өгөөгүй. За энэ дээр бол бас яг бөмбөг эзэмшиж байгаагүй тооцоглоо доо. За энэ дээр чиглэл Суарез өөрөө унсан бол гэдэг бас гарч ирсэн тийм. Ямар ч үсэн шүүгч бол шийдвэрээ гаргасан. За Стивен Жеррард, Жоолон. За Ливерпулийн өмнөөдөөс Жоолныг талбайд гаргасан байна да. Тэгээд Саутгемптондээс тоглолтод Саутгемптоныг нэлээд тоглолт бараагүй хожигдчихсан байсан учраас талбайн төвдөө хүн нэмэхийн тулд Ковтиныг гаргаад 4 түмэн амлагчийг хаасаа малтан гаргаснаар за энэ дамжуулалтын дараа нь яриа Суарез. За торгуулийн зөвлөлт заажээ. Гар үсгэж үтсэн байна Рафаэлийг. За сая бөмбөгөнд үгүй мүү? 5 шин ямар ч үсэн сая. За үгүй юм байна. Сая тургуулын зөвлөлт заасан да.
За ямар ч үсэн гар хүрэн нь бол хүрсэн. Суварес бөмбөг тогтоогоод за тэр гар хүрэн нь бол бүр яах арга байхгүй хүрсэн. Ялчгүй гар хөршил болсон доо. За сая тэгээд Ливерпулийн очоод Рафаэл дээр хууц өгүүлэх гээд байгаа юм байна. Тэгэхээс бол яг тий 11 бит Заасан нь бол заасан. Хууц өгүүлэгтэй талаар ярьсан байна шүү дээ. За ингээд Премьер Лигт энэ үеэр 6 торгуулийн цогцолтоо зургуулын амжилттай болгосон Стивен Жерард өнөөдөр чухал нэгэн торгуулийн цогцолтын өмнө ирлээ үзэгчтэй сүүлийн 4 5 торгуулийн цогцолтоо 5 амжилттай болгосон байгаа. Стивен Жерардын цогцолтыг бүгдээр харцгаая. Дахиад түүний эсрэг зогсож байгаа. За шүүгч Марк Латенбург шүглээ хүлээснээр энэ хоёрын тулаан явагд мэдээж 16 дотор ямар нэгэн тоглогч Жерардыг бүгд түргээс өмнө орж болохгүй. За Жерардын цогцолтын усан амжилттай Стивен Жерард оны харьцааг нэгдэг болгожээ. Стив Жерард he passed the ball to 40 yards. За ингээд Стивен Жерардын ээлжлэн торгон цогцолт амжилттай болсон. Хүний гин буруутнаар Рафаэл Лодросоо гарна хамгаалах гэж оролцсон. Дэлхий авлаа. Гэхдээ хамгаалж чадсангүй. Тооны харьцаа нэгдэг. Зочин баг Ливерпул тэргүүлж гисэн. Баруунаар Стерлинг дамжуултаа гарч ирсэн Суварес. За Фелайны хамгаалт хийж байна. Хендерсон маш гоё дамжуулалт Жоолн дээр. За Торгуулийн цогцолтыг заачжээ. Хоёр дахь удаага торгуулийн цогцолтыг заалаа. За Фил Джонс Жо Аллен дээр зуршил гаргасан гэж үзлээ. За ингээд шүүгч Марк Латенбург торгуулийн цогцолт заасан. За ардаас нь бол те торгуулж байж харахгүй. Миний хүлээж авах нь яалчгүй одоо ханддаг. Унтахаар ханддаг гэж байгаа тийм. За Фил Джонсын хувьд бол бөмбөг дамжиж хүрээгүй. За тэгээ толгоогоо явуулсан байж байгаа торгуулийн цогцолтыг заасан Стивен Жерард бөмбөгөн дээр ирсэн байгаа. Хоёр дэг болж боломжтой цогцолтыг үүсгэх хааж чадсангүй. Стиви Жи тоглолтын хайрцаг хоёр дэг болгож энэ удаа харин селебрэшн жинхэнэ утгаар нь хийлээ. За эхний голыг оруулчаад бол баяраа тэмдэглээг энэ удаар нь Стивен Жерардын баярын голын селебрэшн голын баярыг бид хүн Олд Траффорд 20-нд харж байна. За Жерард камер үзчүүдээ сая те. За Ливерпулийн дамжуулалт бөмбөг бол гараагүй байна. За Ливерпул чилжлээ. Даниэл Стариж дахиад одоо цөөн хамгаалагчийн эсрэг гарсан. Стариж баруун дарсан. Орж ирсэн. Дахиад торгуулийн цогцолт очлоо. За ингээд Видич хоёр дахь шарууцсан авснаар энэ тоглолтыг чөлөөлж байна үзэгчтэй. За ингээд Немане Видич яа. За энэ ч өстой жинхэнэ Самраны тоглолт боллоо одоо 3-3 торгуулийн цогцолтыг Ливерпулээс заасан. Сая бол яах арга байхгүй торгуулийн цогцолт байсан. Даниэл Стариж орж ирээд баруун дарсан. Яах аргагүй төрүүлээ үрсэлтэй Стариж хүрээг хөөс биш байна те. За ястаа бөмбөгөнд хүрээх байгаад Даниэл Стариж унаа жүжиглээд авчижээ. За тийм баха Немане Видич төгс жүжиглэлтэй лээ яг үндэ те. Мойс ч гэсэн сая алдаа өнгөө бодчлоо шүү дээ. Эндээс холоос аргаж гэсэн алдаа шиг харагдсан. За ингээд Клатенбург энэ тоглолтын бас гол дөрүүдийн нэгээр бол ажиллчихлаа ерөнхийдөө. Видичд ямар ч байсан Велбект жүжиглсэнд нь Стариж жүжиглсэнд нь хууц өгсөн. За ингээд Жерард энэ тоглолтод хетрик хийх үү 3 торгуулийн цогцолтыг амжилттай болгох бүгдээрээ харьяа үзчихтэй. За нэг тоглолтод 3 торгуулийн цогцолт зогсныг бол сүүлийн хэдэн жил ерөөс санахгүй байна. За би л мэдэхгүй байна бүр. Тэгээ дээрээс нь амжилттай болгосныг тий. За ингээд Клатенбург ямар ч байсан 3 удаа Ливерпул чөлөө цогцолт торгуулийн цогцолт өгсөн. Эхний хоёр бол ойлгомжтой торгуулийн цогцолт байлаа. Сүүлийнх Старижийн төгс жүжиглэлт байлаа. Харийн цогцолтыг за шон цогцолт гараад иржээ. Стивен Жерард хетрик хийх боломж алдсан 3 торгуулийн цогцолтыг сая бол нөгөө тал руу зогссон харамсалтай нь шон зогсчихлоо. Старижийн цогцолт Луис Суарес амжилттай болгосон. Тооны харьцаа 3 дэг болж байна. За ингээд Луис Альберто Суарес Диас Премьер Лигт энэ үлрэлт 25 дахь гол орууллаа. За түүний хувьд бол 25 гол оруулсан байгаа 11 оновчтой дамжуулалттай байгаа. Тоглолтын тооны харьцаа 3 дэг болгож ерөнхийдөө Манчестерт үлдсэн байсан одоо бяцхан найдварыг ямар ч үсэн унтраачлаа. Бид бүхэнд бас сонирхолтой тоглолтууд үзүүлж байна. Энэ үлрэлт одоо Премьер Лигийн цомыг хэн авах уу? Мөн одоо топ 4-т ямар багууд орох уу? Манчестер Юнайтед магадгүй дараа үлрэлт Евро цомын тэмцээнд орохгүй байх уу гэсэн асуултууд бол мэдээж үргэлжлэн хөвөрсөөр байгаа. За Фердинанд дээр Луис Суаресийг зуршлаа гарсан гэж Клатенбург үзлээ. За энэ хоёр багийн тухайд бол мэдээж Английн хөлбөмбөгийн түүхэнд бол хамгийн олон тим цом авсан байдаг. Ливерпулийн хувьд 44 цом авсан бол Манчестер Юнайтедийн хувьд бол 42 цом авсан юм мундаг үзүүлэлттэй байгаа.
За ингээд шүүгч Марк Клаттенбург шүглээ үлээснээр мөрөөдлийн театр төрүүлсэн тоглолт Манчестер Юнайтедийн хувьд бол мөрөөдлийн биш байлаа. 3-1 харьцаатаагаар Ливерпул Манчестерыг гэртэн нугасч чадлаа. За энэ тоглолт нь бол 2 голыг Стивен Жеррард торгуулсан зөгтөөс оруулсан. Гэхдээ дүнд хэтрик хийж боломж байсан. Тэгэхээр хэтрикийн хувьд бол торгуулсан зөгтөөс хэтрик хийж боломжтой байсан. Луис Суарес үлдсэн 1 голыг Ливерпулээс оруулж чадсанаар Ливерпул 3 гол хийсэн. 3 оноог Ливерпулийн талд авчирч чадсан. За ингээд Ливерпул болон Манчестер Юнайтед багуудын Английн Премьер Лиг дөрвөлсөн сонирхолтой тоглолтыг та бүхэнд онцолж хүргэлээ. За энэ тоглолтод бас бидний одоо номны гол баатар болох Стивен Жеррардд 3 торгуулийн цохол зогсон. 2-ыг нь оруулаад 1-ийг нь алдсан байгаа. За тэгээ Английн Премьер Лигийн түүхэнд бол бас нэг үлрэлд ийм олон торгуулийн цохол зогсож ийм олон гол оруулсан тоглогч бол байгаагүй. Стивен Жеррардын хувьд энэ үлрэлд бол маш олон торгуулийн цохол зогсож олныг ч амжилттай болгосон. Ийм бол мэдээлэл бол байгаа. За тэгээ Жеррардын хувьд харамсалтай нь одоо Английн Премьер Лиг гэж нэрлэгдсэн 1992 оноос хойш Премьер Лигийн мөнгөлөг цомыг өргөх гэж Ливерпул бол маш их хичээсэн. За тэр дундаа Жеррардын хүсэл мөрөөдөл биелэхэд ер нь бол тун ойрхон байсан харамсалтай. Тэгээд тим зүйл болсонгүй Манчестер Сити гэдэг баг тэдний урдуур орж чадлаа. Челси болон Кристал Палас гэсэн багуудтай байсан тоглолтынхоо одоо муу тоглолтынхоо үр дүнгээс болж Ливерпул цом өргөж чадаагүй маа. За ингээд сая бол бид бас нэвтрүүлгийнхаа ихэнд хүүхэд насны тухай яриад явж байгаа. Ер нь бол сая бас хүүхэд насны хөгжилтэй болон тэр нэг дүүгээ алдсан гонигтай мэдээллүүдийг бол бид та бүхэнд бас хостуулан хүргэлээ. За одоо болж байхад ер нь тэгээд тэр хүүхэд наснд нь бол одоо тийм жим ирээд нап шиг тийм сайхан хайр халамжтай ингээд одоо алтан сургаалаа хайрладаг тоглогч нар бол одоо байсны хажуугаар бол одоо бас их халгаатай тоглогч нар бол одоо байсан байгаа юм л та. Одоо тэр нэг хаалгач юм блэ нэг Джеймс. Джеймс. Тэр Английн Дэвид Джеймс гэдэг. Хоёрдугаар юугаар тоглож байсан. Тэр чинь бол одоо Ливерпулийг босгоор бол одоо Жеррардыг орж ирж явах үед бол яг тэр үед бол одоо бас Ливерпулийн хаалгач бол одоо байсан юм билээ. Тэгээд нэг адаараа штэ. Тий яг үн. Тэгээд тэрний ааш зам бол одоо үнэхээр хэцүү. Тэгээд ерөөсөө Джеймс байсан цагт бол ерөөсөө тэр хүүхдүүдийг бол дандаа шоглож идэг. Нэг өдөр бол одоо Ливерпулийн уцсалх хөрөн бөө энэдэн болоод ахаар Жеррард бараг Сэмэрхэн хаалганыхын завсраар харсан чинь нэг болонлоо харчаад инээлдэд байна гин. Тэгэхээр тэр болонлоо тэгээд барагч одоо ингээд харсан байл үү гэсэн чинь тэнд нэг бас хүүхдийн академийн найзыг огийн савн дотроо явуулаад бөксөрөн суулгацсан. Тэгээд хараад инээлдэд тэр Джеймсийн урдаас бол ерөөсөө Джеймсийн асуусан асуултанд тэр хүүхдүүд томчуудын урдаас ороод хариулж өрчих юм бол ерөөсөө заавал нэг арга хэмжээ авдаг. Өөрөө нөгөө нэг тийм нэг фирмийн утас бас нэг жижигхэн сурталчилгаанд оролцдог байсан юм байна тэр Джеймс чинь. Тэгэнгүүт тэгэл бусдаа бацаануудын нэг тийм янз бүр утас өмссөн байх юм бол тэгэл цогж аваад шоглоо. Чи одоо ийм утас ойсоо ойдлчин бараг одоо ер нь шүүхэд өгөхөд яадаг юм аадгийн ийм утас гэж ер нь юу гэдэг юм тэр гэл. Ер нь тэгээ хүүхдийн багт байхдаа бас гэмтэл бэртэлж авч ирсэн. Тэр үед бол одоо яг үндсэн багийн насгалжуулагч нар бол одоо яг Жеррардын үнэхээр одоо сэтгэл зүрхнээсээ тэр хамгаалалтанд бол одоо оролцож байгаа байдал тоглолт талбай дээр бол одоо бэлтгэлийн явцад ясаа тавьж байгаа байдлыг бол одоо хараад бол ерөөсөө их багаас нь бол одоо их хөлн дэмжиж ингэсэн байдаг. Өөрөөх нь бол ерөөсөө нэрийн хуудас хүүхэд насны нэрийн хуудас бол ерөөсөө хүний хөл рүү зүгээр юутай хийтэн хамж ороод ард питгэж унаал ёолол Жеррард бөмбөгөө аваад урагшаа ухсгээл явах нь бол одоо нэр үнэхээр тийм багталтай одоо өстой бараг гладиаторын тулаанд бол одоо нэг дайсныг сөхрүүлээл дараагийнх руу сэлмээ өрөөл дайрж байгаатай ийм адил ийм багталтай байсан гэж байгаа. Тэгээд ер нь нэвтрүүлгийнхаа төгсгөлд бол одоо яг тэр нэг дебют тоглолтын үеэс бол одоо ингээд ярихад бол одоо тэр Эвертонтой гарааны 11-д ерөнхийдөө ингээд нэг гарааны 11-д гарчих гээд байсан юм байна. Нэг орч магадгүй орохгүй ч юм. Тэгсэн тэр өдөр их варианттай өдөр манай гарааны 11-д гарандаа гэж одоо байжсэн чинь байдгүй шүү. Сэлгэн цуулгач чинь хөнгөдлөрөөс бүр хамаг уурн өрөөл тоглолтын 1-р үеийг хараад байжсэн чинь Эвертоныхныг харахаар бүгдийг нь очиод бяцлаад хайчмаар санагдаад байжсэн. 2-р үед ашгүй нэг юм гаргаад ирж байна. 2-р үед гараад ирэнгүүт нь л баг. Ерөөсөө тэр чинь YouTube дээр нэг бичлэг байдаг даа. Бараг Жеррард ингээд сэлгээгээр оруулах гээд байж байгаа. Мань хүн ингээд талбайн захад 17 номертой ийшээш нэг гүгэл тийшээш нэг гүгэл нөгөө нэг өргөөд номер өргөөд байгаа шүүгчийн дэргэд зогсох хэвээр хүн чинь зүгээр ийш тийшээ ингэж тэр чинь нөгөө сэтгэл тогтохгүй өөрийгөө хянах чадвараа алдсан байж байгаа. Талбай дээр гарангууд зүгээр ихний бөмбөг рүү харуулж очоод улаан удсаавал жийж ороод юутай хийтэн гэмтэж өрч хаяал гоён дээр нь нөө шипинийхаа товрууны мөрийг дарж өгөөл тэгээд энэ тухайн хэсгээр дараагийн нэвтрүүлгээр яриуд болно. His name didn't even make the back sheet of the program this afternoon.
many of the fans asking exactly who he was. Promoted from the youth side, fresh-faced teenager Steven Gerrard. Campbell. That's the inspiration we've been looking for, and Kevin Campbell has provided it. Trouble again at the back. Barmby. Jeffers is offside rather. And he and Vesterveld have an angry clash, and they're both going to be in trouble here. Well, they've got to go, haven't they? The two of them have got to go off, Jeffers and Vesterveld. It's a pity. And Mr. Riley's got no option. And Steve Staunton. Well, he certainly looks to take over, doesn't he? So Liverpool's problem even worse than I imagined. Barmby did well then for Everton. Campbell takes a clattering challenge from young Gerrard, and it's a red card for him. And the Merseyside derby explodes again here in stoppage time. Тэгээ эднэртэйгээ дандаа дараа нь таардаг гэж байгаа. Нэг бааранда айгүй өөрхөн бас шоуцсан явж байгаа нойлд орж байж байгаа хажуугийнхаа үнийг харсан чинь нөгөө Кэмбл хажууд нь мухаа ардсан зогсож байсан сүнсэн зайлсан гэж байгаа. Бас дараа нь нэг хөлөн бүкснийг амар гинтлах болоо насилкаар гараад явгууд нөө дараа нь онгоцсон цуух гал хожигдсгэд дахиж орж ирэл али би задалцсан суугаа ингээс нөгөө хөлөн бүкч ихнэртэйгээ байж хахад ухаалцсан гэсэн нөгөө ихнэр нь нөхрөөгөө яваад нөгөө Жерард чи энэ шүү дээ энэ муухай юм байна гэдэг нөгөөдгөө сонсон гутаа бүр орж ирээ цусны гүгээ байгаад ингээд суужсэн нөгөөд бол нь Стив сайн хөө зүгээр энэ төр гээд ингэжсэн тохой бол байдаг юм л та тэгээд үнэхээр гайхамшигтай хөлөн бүкчин сая дээр Манчестер Юнайтедын юун дээрээс харсан биз одоо тэгж хөглж явсан залуу ингээ өнөөдөр бол одоо дэлхийг байлдан дагуулж байна да. Тэгж байхгүй тий. За тэгээд 2014 оны Бразилд болох дэлхийн авар шалралт тэмцээнд 3 арслангууд буюу Английн шгшээ баг бол яалтч одоо нэлээд одоо гол багуудын нэгээр нэмэгдэж очих байгаа. За энэ бүрэлдэхүүн мэдээж Стивен Жерард бол бага ахлаж оролцсон. За тэгээд Балжаагаас бас дэлхийн аваргыг тайлбарлан дэлхийн аваргын сонир сайхнаас асуухад Английн шгшээ багийг Итали, Уругвайтай, Коста Рикатай нэг зоонд орсон байгаа. Ер нь Стивен Жерардын сүүлчийн дэлхийн аваргыг юу гэж харж байгаа вэ зүгээр өөрийнхөө бодлоор? Би бол одоо ерөөсөө Стивен Жерардын сүүлчийн дэлхийн аваргыг бол одоо ерөөсөө Жерард сайн тоглосоо гэж урд нь боддог байснаа болоод одоо ерөөсөө тэр хаяараа л ерөөсөө сайн яваасаа. Тэгээд одоо манай тайлбарлагч нарын одоо үзэж байгаа ер нь сайн хөлөн бүкчид залуучууд бол одоо Английн шгшээ багт дуудагдлаа. Английн шгшээ багийн хууччууд бол одоо үнэхээр одоо далайда энэ дархан аваргууд Англидаа бол одоо шинэ залуучууд бол одоо үнэхээр тэрийг авчихгүй яавдаа гэхээр хүнийг бол одоо үлдээсэнгүй авлаа гэж би бол ойлгож байгаа юм тийм гэмтэл бэртлийг гэж тооцоос. Тэгэхээр бол одоо энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн чимэг нь бол одоо Англиг болоосоо гэсэн л одоо ийм л бодолтой бол одоо байгаа шүү дээ. Жерард маань бол одоо ямар ч үсэн өөрөө энэ жил бол ямар хөө зангарахтай хөлөн бүчин бэ гэдгээ бол одоо энэ 38-ийн тоглолтод улирлын туршид харууллаа. Зүгээр дэлхийн аварга дээр бол зүгээр Жерард нэг тийм цойлоод тодроод ингээд нэг анх хөлөн бүг үзэж байгаа фанатуудад бол нэг ялгарч харагдаад байхгүй. Амар гол мол хийгээл ингээд л янз бүр болоод ингээд аахгүй байх. Зүгээр тэгээд ард нь нэг Жерард байж байгаа юм тэгээд одоо хөлөн бүгийн бурхан тэнгэр гэж байдгийн бол тэгээд нөгөө энэ дээр л нэг хэлэх сая дээр Премьер лиг дээр бол ерөөсөө сүүлийн тэр нэг Жерардын тайлбар дээр бол ерөөсөө өөрөө ирэхгүй л бодогдсон л доо. Райан Гигзийн ингэр дээр багтахаа байцсан алтан медаль Стивен Жерардын ингэр дээр ганцхан ч гэсэн гэлайхан ягаа байл гэж одоо тэгээд Премьер лигд ингээд төрүүлж чадаагүй юм чинь тэгээд дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд төрүүлнэ гэж бол үзэхгүй шүү дээ. Тэгээд зүгээр болж игэл дөрөвт үлдээд болдгүй юм бол нэг 8-д үлдээд нэр төлтөөхөн тоглоо. Ийм л байна. За тэгэлгүй ахаа. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхний гар дээр бол хүрж ерөнхийдөө Стивен Жерардын эхний дугаар маань энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. За бидний хувьд бол хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээрээ Манчестер Юнайтедын домогт цуцлуулах Сэр Алекс Фергюсон, за мөн Шведийн шилдэг хөлбөмбөгчин Парис Сен-Жермэний гол тоглогч Златан Ибрахимович болон за энэ удаа бол бид Стивен Жерардыг онцолж та бүхэндээ хүргэж байгаа. За тэгээд Стивен Жерардаар та бүхэндээ 4 дугаарыг хүрчээ. За тэгээд мэдээж дэлхийн аваргын үеэр бол манай нэвтрүүлэг бас хэсэг хугацаанд завсрах нь өчтөө тэргүй үзэгчд маань дэлхийн аварга үзээд явж учраас гэж би манай багийн зүгээс бол ойлгож байгаа. За ингээд Стивен Жерардын эхний дугаарын нар маань энд хүрээд жаргаж байна үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.